Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 2025 онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 10 дугаар хороонд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг тоймлон хүргэж байна. Боловсрол. Баянгол дүүрэгт энэ онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан, сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 9 дугаар хороонд сургуулийн өмнөх боловсролын 141 дугаар цэцэрлэг, цахилгаан, сантехникийн их засварын ажлыг хийлээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад STEAM сургалтын хэрэглэгдэхүүн буюу I'm Brick хөтөлбөрийг 16 цэцэрлэг, шимт хөтөлбөрийг 25 цэцэрлэгт тус нийлүүлж давхарцсан тоогоор 41 цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж хүртээмжийг нь нэмэгдүүлсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 343, 357, 141 дугаар цэцэрлэгийн STEAM сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан бол 113 дугаар сургуулийн багш хөгжлийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч өглөө. Авто зогсоол. 22-22-ийн А байрны хойд талд гараж буулгасан талбайд 70 хүчтгэх авто зогсоол байгуулах зэрэг ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Мөн 10 дугаар хорооноос Баян хошууны хөтөлтэй холбогддог чулуун авто замаар том оврын автомашин их зорчсноос эвдрэл үүссэн бөгөөд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 удаагийн засвар өндрийн хязгаарыг нь хийлээ. Тогтчлт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажил хийсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 10 дугаар хороонд 172 дугаар сургууль буюу бага сургууль цэцэрлэгийн гадна тогтчлтын ажлыг хийлээ. Мөн 12-14 дугаар гудамжинд үүссэн үүсмэл хогийн цэгийг устгаж сүйдрэмж зэрэг тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэв. Хасбаатарын гудамж дагуу гараж буулгасан талбайд тогтчлтын ажлыг хийлээ. Явган хүний зам шат гүүр. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажил хийснээс гадна 10 хорооны 14 байршилд 3500 м2 явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 10 дугаар хороонд 113 дугаар сургуулийн хойноос зүүн тал хүртэл 22-ийн А байрны зүүн талаас 23 дугаар байр хүртэл явган хүний зам, 10 дугаар хорооны цогцлбор байр орчимд явган хүний зам, мөн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 10 дугаар хороонд 141 дугаар цэцэрлэгийн хойд тал 50 м явган хүний замыг шинээр хийснээс гадна явган шатны бариул, үерийн далан дээгүүр, төмөр гүүр засварлах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн 11 дугаар гудамжинд авто замын хашлах, тус гудамжны 6 тоотын баруун талд хийгдсэн хүний шаталсан замыг хийв. Барилгын их засвар. 10 дугаар хорооны хуучин байрны их засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.